Монголчууд олон мянган жилийн турш их газрын эрсдэс хатуу ширүүн уур амьсгалтай зөгтсөн 4 цагийн эргэлтэнд өргөн удам нутгийн хаан өвсний соргоёй даган 5 хөшөө малаа дээшлүүлж нүүдэллэн амьдарч ирсэн билээ. Харин малаас гарах яс, цус зэрэг дайвар бүтээгдэхүүнийг байгальд дарж булшилсаар байгаа нь эдийн засгийн хувьд төдийгүй энэ вац руу тэмүүлсэн дэлхийн нийтийн хувьд ч харамсалтай дүр зураг юм. Боловсруулах үйлдвэр гэдэг бол ерөөс энэ бол улс оронд хийх ёстой ажлуудын нэг. Тийм учраас боловсруулах үйлдвэр байгуулъя. Одоо хаягдлыг боловсруулъя гэдэг санаа бол мэдээж хэрэг энэ мал аж ахуйн оронтой холбоотой өөрийнхөө нэг үнэт амьсгалаас бусдыг хэрэгэлдэг байсан мал аж ахуйгаа ингэж үнгүүдүүлж хайж гин гэдэг нь л одоо ерөөсөө энэ үйлдвэрийг хийх миний хамгийн гол хүсэл төрсөн юм л да. Тэгээд дээрэс нь үнгүүдүүлж хаяхаас гадна байгаль орчноо бохирдуулна. Одоо үр хоочтой бохир усгүй цөлцсөн хоосон газар үлдээн. Тэгээ хогондоо үлдээсэн юм орон үлдээн гэдэг бизнес эрхлэгч хүний хувьд бол улс орондоо юу гэж хийх үү, юу хийх үү, бизнесээрээ дамжуулаад ашигтай ирээдүйн хоочтой хэрэгтэй үйлдвэрлэл эрхлэе гэж явж байгаа л энэ үйлдвэрлэлд орсон.